Ах өдрийн мэдрэг намайг их баярын 7 дугаар сарын гэдэг хувь хүний хөгжлийн чиглэлээр суралцаж бусдад суралцсан зүйлээсээ хуваалцахыг хүсдэг нэг юм байна. За өнөөдөр та бүхэндээ өөрийгөө бүтээх ухааны тухай ярилцгаая. Тэгэхээр өөрийгөө бүтээхин тулд 3 чухал эрдмийг эзэмших ёстой. Нэгдүгээр бол тийм ээ өөрөө өөртөө эзэн байх ухаан. За энд бол одоо юу орж байгаа вэ гэдэг хариу үйлдэлээ өөрөө сонгодог тийм. За ангилж чаддаг, нөлөөллийн тойргоо ангилж чаддаг тийм, нөлөөлж чаддаггүй, нөлөөлж чадахгүй гэдэг ангилж чаддаг, хариуцлагатай байж чаддаг байх юм бол тийм ээ өөртөө эзэн байх ухааныг эзэмшиж байна гэсэн үг. За мэдлэмийг нээх буюу үр дүнгээ тооцдог. Аливаа нэг ажлыг эхэлсэн бол дуусгадаг, дуусгасан бол үр дүнгээ тооцдог. За тэгээ үндсэн хуулиа тогтоох, өөрийн гэсэн дагаж бүрддэг зарчим, тий, хувийн төвөглөл, өөрийн гэсэн үзэл бодлоо өөртөө тогтоох. За 3 дугаар чухал зүйл нь оюун жолоодох ухаан гэж байна. За энэ маань юу гэхээр үүргээ тань мэдэх, тийм ээ? Аливаа нэг үйл ажиллагаанд оролцохдоо би ямар үйл ажиллагаанд ямар үүрэгтэй оролцох юм. Тэгээ амьдрал дээр яг ямар үүрэгт орил дээрээ одоо тоглож байгаа. Цаг хугацаа орон зайг мэдэрдэг тийм ээ. Цаг хугацаа хаашаа чиглэж гин, хүмүүс хаашаа чиглэж гин, орон зайгаа мэдэрдэг байх хэрэгтэй гэж тодорхойлж байна. Тэгээд өнөөдрийн та бүхэндээ төлөвлөсөн зүйл бол өөрийгөө бүтээх 3 эрдмийг хэлж өглөө. Өөр асууж тодруулах зүйл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй.